Зөвлөгчтэй хүнд дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой мэдээ хүргэе. Улаанбаатар дахин чиглэлийн цамц засварын ажлын санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас гаргахаар боллоо. Ингэснээр санхүүжилттэй хүлээж ажлаа явуулж чадахгүй байсан гүйцэтгэгч компаниуд эх даваа гарагаас ажлаа эхлүүлэх боломжтой болсон байна. Улаанбаатар дархуул чиглэлийн авто замын эвдрээс гэмтээлийн чиглэлд зорчдог жолооч зорчигч нарын шүдний өвчин болоод удаж байгаа. Монгол Улсын засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр авто замын засвар ачлалтын ажлын талаар авах арга хэмжээний тухай 184-р тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу авто зам засварын ажлын санхүүжилтийг хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө гацаад байсан юм. Уг зам засварын ажил шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өнөөдөр хүртэл өөрийн хөрөнгөөр шийдэж ирсэн. Харин энэ сарын 13-ны өдөр Улсын хурлын гишүүн Ганбаатар зам тээврийн яамны замын ашиглалт засварын хэлтсийн дарга мандатнаар Улаанбаатар дархан чиглэлийн авто замын засварын явцтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр Улаанбаатар дархан уул чиглэлийн авто замын засварын ажлын явц 70-аас 100% гүйцэтгэлтэй байгаа ч хөгжлийн банкнаас ирэх 17.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүлээж байгаа гэдгийг замын компаниудын зүгээс мэдээлж байсан юм. Харин гишүүн Ганбаатар замын компани удирдлагуудын санал хүсэлтийн дагуу энэ асуудлыг 7 хоног хүрэхгүй хугацаанд шийдвэрлэж хөгжлийн банкнаас санхүүжилтийг олгохоор болсон байна. Тодорхой бэрхшээлүүд гарсан. Санхүүжилт нь 6 сарын 12-нд засгийн газраар шийдээд өнөөдөр хүртэл 10 сар гартал энэ шийдэгдээгүй явсан зүйлийг 4 хоногийн дотор манай зам тээврийн яамны хамт олон, манай сангийн яамныхан, хөгжлийн банкныхан, хамгийн гол нь замын компаниуд, замын ажилчдын үйлдвэрчний холбооны дарга манай хамт олон Цэрэн Пүрэв дарга байна. Ингээд бид хамтдаа ингээд хөөцөлдөж чадлаа. Өнөөдөр биднээс одоо энэ гэрээгээ баталгаажуулж санхүүжилтийн эрхээ нээлгэж энэ гэрээг одоо олбосоор биднээс манай замын компани хамт олон маань бас Ганбаатар гишүүн маань энд одоо сэтгэл зүрхээр оролцож бидний дэмжиж энэ гэрээг баталгаажуулсан санхүүжилтийн эрхийг нээлгэхэд маш их тусдсан боллоо. Засаг төрийн байгууллагуудын яам хоорондын уялдаагүйгээс үүдээд 6 сард гарсан нөгөө энэ сайхан шийдвэр маань өнөөдөр урьдчилан одоо албажиж зурагдаж энэ манай бүх ажил хийсэн нөхдүүд мөнгө олж авахар болж байна. Олон компаниас зээл авч замаа бариад дууссан нөгөөдөл манаас мөнгө нэхэд за тэгээд энэ проблема бол олон газар тайлсан, олон гишүүдэд ерөнхий сайдад асуудал тайлсан. Тэгтэл Ганбаатар гишүүн бол маш шуурхай бидний асуудлыг зовлон ойлгож энэ шуурхай арга хэмжээ авч өгсөнд бол маш их баярлалаа. Дархан Улаанбаатарын чиглэлийн замын ажлын санхүүжилт болох 17.6 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас аль биесээр гаргахаар болсон талаар Ганбаатар гишүүн авто замын компани удирдлагуудад өчигдөр мэдгдлээ. Хөгжлийн банкнаас 17.6 тэрбум төгрөг гарснаар Улаанбаатар дархан 100 Эрдэнэ санд 10 хэ Улаанбаатар Улаангом гэсэн чиглэлийн 46.2 км зам барих ажил цаг алдалгүй үргэлжлэх боломжтой болж байгаа.